Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн амар амгалан байцгаана уу? Хүн ертөнц нэвтрүүлгийн бяцлаглалын төвөдтэй хийж байгаа ээлжид нэвтрүүлэг та бүхэнд өргөд бэлэн болж байна. За энэ 7 хоногт бол Ошо багшийн бяцлаглалын талаар Ачима маань хөтлөхөд ингээд бас оролцогчтой ингээд явагдана. Энэ 7 хоног төр чигээрээ Ошо багшийн номлол сургаалын талаар та бүхэнд хөрнө гэсэн үг ээ. Ошо багшийн номлол сургаалтай танилцахад та бүхэн нэвтрүүлэг бас тодорхой хувь нэмэр болно гэж ингэж найдаж байна. Ингээд оролцогчтой танилцуулъя. За Ошо бяцлаглалын төвийн тэргүүн Ачима. За дараагийн зочин маань амьдрах хурлаг бяцлаглалын багш Төгс Баяр. Гэсэн энэ хоёр зочин манай өнөөдрийн нэвтрүүлэг төрөлцсөн ирээд байна. За ингээд та бүхэн анхааралтай сууж Ошо багшийн бяцлаглалын талаар нэвтрүүлэг өгсөн үү? Санасахаа яваа. Ойртой юу амжуулав яав гэдэг ингээд Ошо багшийнхаа сургаал руу ингээд ордог уу? За баярлалаа. Сайн байцгаана уу? Ер нь Ошо багш маань энтгэхт одоо өөрийнх нь одоо Ошо багшийн хэлсэн ярьсныг ном болгож хэмлүүлснээр бүхэл номын сан байдаг гэж одоо өмнө би ярьжсэн. Тэгээ тэр нь бол яг хэвлэгдсэн англи хэл дээр хэвлэгдсэн 600 гаруй ном байдаг. Тэгээ мэдээж тэр олон одоо номноос нь бас монгол хэл дээр хэвлэж монгол хэл дээр орчуулж хэвлэхийн ажлыг бол би өөрөө хамгийн гол ажил хамгийн гол миний үүрэг гэж ойлгодог болохоор одоо багшийнхаа хоёр бүтээлийг амжуулаад хэвлүүлж эхлэв. Энэ жил энэ сая 8 сард гарсан шинэ ном байна. Эзотерикийн сэтгэл зүй. Тэгэхээр энэ номыг одоо монгол уншигчдаа монгол бяцлагч нартай хүргэж байгаад би асар их баярлж байгаа. Ном бол өөрөө цаанаас хөрссөн цаанаас илгээгдсэн энэ цуцаан бүдүү ном 2-3 сарын дотор намайг айгу бие муу хахад өвчтэй хахад өөрөө гарсан л гэсэн үг л тийм. Татгаар дамжууд намайг ашиглаад тэгээд энэ гайхамшигтай бүтээл бас би танилцуулна. Тэгээ саяхан сарын өмнө л байна да. Мастер бол тойл юм гээд энэ бас маш гайхамшигтай энэ номноос тутгааргүй үнцэнтэй ном гарлаа. Тэгээд энэ хоёр номынхаа тухай өнөөдөр нэвтрүүлгээрээ бас та бүхэнд танилцуулна гэж бодож байна. Өнөөдөр нэвтрүүлэгтээ би өөрийнхөө найз, маш эртний найз Төгс Баярыг урьж оролцуулсан бас нэг шалтгаантай. Яагаад вэ гэхээр одоо Төгс Баяр маань өөр амьдрах урлагийн бяцлагч. Тэгээд дөнгөж сайхан багш болсон. Тэгээд би маш их баярлж явдаг. Яг бол гүрүжи багш маань одоо амьд сэрүүн мастер, тэгээд амьд сэрүүн мастрын энэ бяцлаглалыг одоо заахаар ингээд юм сайхан хөөлөөр нь гүйцээд ингээд ирсэн. Би их баярлж байгаа. Тэгээд найзаагаа урьсан. Бас нэг том шалтгаан гэвэл Ошо багшийн гол сургаал дотор ерөөсөө хамгийн гол юм ялгал үгийн тухай. Ямар нэгэн хан, зааг, үгийн тухай эцэст бүх юм нэгдмэл байдаг, нэг байдаг. Тэр ялгал гэдэг нь бүгд бол дандаа төр зүрийн харьцангуй зүйл байдаг гэж гол сургаал өгдөг. Тийм болохоор Ошо багшийн одоо бяцлал Ошо багшийн сургаалын гол онцлог нь бол тийм донд олон юм нэгдэж болдог. Олон юм багтсан байдаг. За ер нь бараг л бүх юм багтсан байдаг гайхамшигтай. Тэгээд манай Төгс Баяр маань өөрөө бас Ошо багшийн номыг их уншиж ирсэн. Ошо багшийн сургаалаас ихийг ойлгож ирсэн учраас би өнөөдөр хамтран ярилцъя. Энэ Ошо багшийн бяцлаглалыг хүмүүстээ танилцуулахад надтай цаг оролцооч гэж барьсан юм аа. Төгс маань ер нь одоо ганцхан амьдрах урлаг бяцлаглалаар хичээлэг бас өөр бяцлаглалууд хийжсэн шүү дээ, тийм ээ. Тэр урд өмнө бол багшаа олгосон тэнгэрлэгийн дэлгүүр дээр явж байсан. Тэнгэрлэгийн дэлгүүр гэдэг гоё нэртэй. Тэр нь юу гэсэн үг юм бэ? Танилцуулаач. Гоё үг. Тэнгэрлэгийн дэлгүүр явж байсан.
яг сэтгэл зүрхнийхээ багшийг болохоос өмнө бол сайн сайхан гэсэн бүх юмруу л тэмүүлжил диамслуулж гэх юм уу, лам болох гээд ч юм уу те. Есүсийн сүнгэдэд ч юм уу номлол сонсоод энэ тэнд тэгээд буйны ямар ажлыг ойр зууж чадах хэмжээгээр тэгээд сонирхож явж байсан. Тэгээ яг сэтгэл зүрхнийхээ багшийг мастер болсноос хойш амьдрах уулаараа явж байна. Ошо багшчны амьдрал тэр нь ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Гоё нээлттэй шүү дээ. Хам заахгүй те түрүүний ярьдаг. Янз янзын бүслгүүд очихор зөвхөн энэ зөвхөн энэ өөрийнхөө зам мөрийг аргыг ч юм уу те ярих гэдэг. Хэдэ шууд биш ч гэсэн хэд ошо багш манай гүрүүжийн манай амьдрал бүслэг маань бас яг тийм ямар ч шашинтай нас хүс хамаагүй арьс өнгөмгүй ямар ч юм хамгаалж явж байгаа бас адилхан. Гэхдээ чи түрүү надад битэр түрүү одоо хамт наашаа ярьж явах нэг гоё юм хэлэх гэж хэлсэн байхгүй. Тэгээд би тэрийг олон нийтэд хүргье гэсэн. Бурхан дээр очихороо нэг өдөг цаа тэрийг ярьж өгөөч. Сайн нөгөө багшийн курс сууж байхад интгэгч тийм интгэгч тэгээд сударшаан гэрээ дамжуулах хэрэг авч байгаа багшаасаа. Тэгээд тэрний дагалдах нууц сударт ярих болохоор Кирианд бол бүх цаг үеийн бүх гигэнд дотоод хургууд бүгд нэгдсэн гэж. Тэгээ бүгд дээрээ бол нэг. Тэгээ яг хүний хувь тавилан үеийн үр зайгүй харилцаа адилгүй тийм юмсан төлөвшүүлсэн юм шиг харилцаа гэх учраас тухайн чиглэлээр л мастерудаас мэдлэгүүдээ сонсч байна да гэж ойлгосон. Тэр цаана бүгд нэг үг аруулна нэг мөн чанар нэг юм байдаг. Тэгээд бид нарыг асар их энерги нэгүүлсэж асар их биднэрт ойрхон байхын тулд олон дүрд хувилж олон дүрд хувилж олон өөр арга бяцлал йогийн арга бий болгож олон өөр дэг сахилгыг биднэрт үүсгэж те ингээл одоо нэгээс бол бид нарт дандаа туслах хэрэгсэл байдаг шүү дээ энэ олон бяцлалын арга энэ йогийн одоо энэ замурууд гэтэл тэрийг цор ганц үнэн тэр туслах хэрэгсэл болсон аргыгаа энэ үний юм а гэж одоо баригдахгүй энэ үний юм а гэж төөрөлдөхгүй байхад л ерөөсөө ошо багшийн гол сургаал оршдог. Тэгээд сая төгсөөгийн хэлсэн дээр яг энэ номны санаа бас гарч ирж байна л да. Тэгэхээр энэ ном маань их сайхан ном. Яг тэгэхээр монгол хэл дээр яг анх гарсан ном гэж би ойлгож байгаа. Мэдээж ганжуур данжуур гэдэг гайхамшигтай судрууд байгаа. Бурхны шишний үлгэн судрууд. Ганжуур нь бол бурхан багшийн зарилгалсан сургасан сургаалуудын одоо нийлбэр байдаг. Данжуур гэдэг нь бол бурхан багшийн шавь нарын үеийн үед олон шавь нарийнх нь бурхан багшийн сургаалыг ганжуур дахь сургаалыг одоо тайлбарлсан. Тэр олон тайлбаруудын цуглуулга байдаг. Тэгээд өнөө цагт бол ганжуур данжуур одоо жишээ нь кирилл дээр хүртэл гарч байна тийм. Гэхдээ ямар асуудал үүсдэг вэ гэхээр ойлгоход маш хэцүү байдаг. Тэгээд одоо жишээ нь намайг анх ингээд шашин судалж байхад бол нирван дүрийг олсон гэл яг гайхамшигтай үг сонсогдтол тийм. Бурхны нирван дүр, бурхны номын би тэргээл би юу ч ойлгодгүйсэн. Тэгээд тэр бүх үг хэлдэг бол дандаа одоо эртний ном судруудад байдаг одоо бурхны шашны. Тэгээд миний дотор асар их тэрийг ойлгоё гэсэн хүсэл байдаг. Тэгээд ошо багшийн гайхамшиг нь юу вэ гэхээр ерөөсөө тэр эрт цагийн бурхан багшийн сургасан тэр эртний үг хэлгээр хэлсэн бүхнийг өнөө цагийн бидний үг хэлгээр өнөө цагийн бидний ойлгох яг л тэр хэлбэрээр буулгасан байдаг. Тэгээд энэ номыг би товчхон хэлдэг юм. Энэ ном маань өөрөө махан биеэсээ нирван бие хүртэл ямар шат дамжлагаар одоо бяцлагч хүн, эрэлчин хүн, шавь хүн одоо маань явж байгаад гэгэрх тухайлна байгаа. Тэгэхээр товчхон бол энэ маань гэгэрлийн сурах бичих шиг ном болсон. Тэгээд эзотерикийн сэтгэл зүй гэхээр эзотерик гэдэг нь өөрөөсөө лүмбан авшиг авсан, эрх авсан. Тэгээд ийм далд нууц мэдлэгт нэвтрэх гэсэн үг шүү дээ. Тийм эрх авсан хүмүүс нэгддэг мэдлэг.
Тэгээд яг тэр нууц мэдлэгийн зах тухаас нь багш маань энд өгүүлсэн байгаа. Тэгээд энэний шалтгааныг өөрөө багш хэлсэн байдаг л да. Эрт цагт бол зарим юм нууц байх хэрэгтэй байсан. Учир нь Монголын гардах мэдлэг бол аюултай байж таарна. Гэтэл өнөө цагт болохоор техник, технологи, материалын одоо эд зүйлсийн материалын ертөнцийн хөгжил өндөр түвшинд хүрчээд бид нар зүгээр л хийсэн бөмбөгөөрөө хийсэн буугаараа ч юм уу хийсэн атомын цахилгаан станцаараа л өөрийгөө устгах хэмжээнд хүрсэн. Тийм болохоор заавал энэ дотоод ертөнцийн тухайн сүнсний мэдлэгийг дэлгэж тавих цаг ирсэн. Энэ хоёрын хувь хэмжээ тэнцүү байж бас тэнцвэр тогтож бидний бас хөгжил тэнцвэртэй явагдана гэдэг үднэс ярьсан. Тэгэхээр энэ номонд маань өөрөө ерөөсөө тэр олон шашинд яригддаг даалд нууц одоо олон хүн үл ойлгохдаг юм шиг нэр томьёогоор тэр ментал би, тэр астрал би, тэгэл одоо эфирэн би, тэгэл хүний одоо номын би, бурхны номын би гэдгийг яаж одоо хүн өөр дээр тэрийг туулдгийн тэр шатууд руу яаж явдаг талаар тайлбарсан ба. Тэгээд энэ ном дээр яг та аль шатны аль төвшний хүн байна тэрэнд чинь тохирсон одоо олон бяцлаглалын арга, олон йогийн аргууд байсан юм аа. Тэгэхээр та өөрийгөө яг аль төвшөнд, аль хэмжээнд байгаагаа тодорхойлсон цагт яг тэр төвшнөөс эхлүүлээд цаашаа явах нь хялбар байдаг шүү. Хэд дээгүүр төвшнөөс эхлэх бас хэцүү те. Яг доороос эхлэхэд бол хамгийн ихний шатнаас эхлэхэд бол ямар ч алдах юм байхгүй. Та урд төрлүүдэд туулсан шатаа бол хурдан туулна. Тэгэхээр энд бол айгүйх тэмцэгцлэлт үүссэн. Тэгээд маш олон өөр ер нь Ошо багшийн номон дээр Ошо багшийн сургаал дээр ямар гайхамшигтай ажиглагддаг гэхээр Ошо багшийн сургаал ганцхан Ошо гэдэг урсгал, Ошогийн бяцлал, Ошо гэдэг хөдөлгөөнөөр хязгаарлагддаггүй. Энэ бол бүх нийтийн бүх бяцлагч нарын, бүх йогч нарын, бүх даяач нарын хэрэгэлдэг тэр нийтлэг ерөнхий ном нь байдаг л да. Тэгэхээр айлч урсгал сургаалын бүх бяцлагч нар маань энийг сурах хүчиг болон хэрэгжилж байгаа. Тэгээд би маш их баяртай байгаа. Багшийн хайн сургаал гэдэг яасан. Тий, за энэ эзотерик сэтгэл зүйн гэсэн номыг ярьсан дээр би бас ингээд төстэй ханаад нэвтрүүлгээр дамжуулаад ачимата баяр хүргэх гэсэн юм аа. Энэ бол маш олон хүн надад энэ номны талаар сэтгэлээ хэлсэн. Маш олон бяцлагч нар энэ эзотерик сэтгэл зүй гэдэг юм гарснаа сав үе олж ийж бүр яг албан ёсоор одоо тэгж захиалсан юм шиг. Тий, баяр хүргэж ингэж надад хэлсэн те. Дамжуулж өгөөрэй гэж. Тэр яг одоо энэ ачима гэдэг хүнтэй би уулзмаар байна гэж одоо олон хүн одоо уучрын хүмүүсийн авах гал ингээл те. Зориуд очиж уулзч гарын барьж баяр хүргэмээр байна гэл ингээл маш олон тийм сэтгэл бол ирж ийсэн. Тэгээ яг цаг үе болсон юм сайхан нам гарчээ гэж. За энд одоо ачиматай бас ингээд үзэгчдийн өмнөөс давхар баяр хүргье. За баярлалаа. Энд бас нэг юуны нууц байх. Нууц л юм л да тий. Бурхны ном сургаал гэдгийг би боддгийн яг нэг ямар нэг хин нэг хувь хүн хийдэг. Одоо тий хин нэг ачимаа ч юм уу хин нэг төгс баяр ч юм уу хин нэг эдэл тайван. Энэ хин нэгэн одоо хувь хүнээр л дамжиж идэг. Энэ бол их нарийн зүйлэлтэй. Гэхдээ бид нар нэвтрүүлгүүдээр мэдээж анхан шатны хүмүүст ч юм уу ойлгомжтой байх гад их тийм гүнзгий юм бас тэр бол хэлж илэрхийлдэг л дээ. Гэхдээ зарим нэг гүнзгий юмыг одоо бас мэддэг цаг ирсэн. Ер нь бяцлагч маань, эрэлчид маань, йогчд маань гүнзгийрэх цаг ирсэн гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсөө бяцлал хийгээд гүнзгийрнэ гэдэг нь бол та өөрөө л байхгүй болох юм. Ерөөсөө л та гэдэг хин нэгэн хувь үзэгдэл, хин нэгэн одоо эго, хин нэгэн би гэдэг маань л арчигдах, арилгахын л гайхамшиг. Тэр цагт л бурхан бий болдог. Тэр цагт л үнэн бий болдог, дээд туул бий болдог. Тэгээд энэ маань ялангуяа бурханы ном сургаалыг орчуулж байгаа, бяцлаглалын зааж байгаа энэ хүмүүст бол шууд хамааралтай тийм зүйл байдгаа. Тэгээд асар сайхан арчигдаж, асар сайхан арилж, асар сайхан үгүй болж байгаа бол туйлын баяртай байгаа. Тэгээд энэ тал дээрээс төгсөө маань санал маань хаваалцсан байна. Арай гүнзгий юм. Ошо багшийн талаар ер нь бол манай нэвтрүүлгийн үзэгч нар бол ер нь сайн мэднэ. Тэр Ошо багшийн номны сургаалыг бол ер нь манай нэвтрүүлгийг дамжуулдаг гэж болно. Ер нь
шууд утгаараа энэ бол Ошо багшийн дамжуулалт байдаг гэж ойлгож бас болох юм байна. Манай үзэгчид ингэж ойлгодог. Өсөд гүн чинь Ошо багшийн сургуулийн дээрдэг биш тийм үстэн чинь гэж шилгээр л дээ ингэж байдаг. Юу нэг ингэж ярьдаг, гэж хүлээж авдаг. Би ч тэгж дамжуулдаг. Яг ингээд одоо төгсөөрөөс нэг асуух юм байна л да. Одоо ингээд анх ингээд доош өгшин талаар гэдэг юм анхны ойлголт авч байгаа хүмүүст хандаад төгсөөр нэг юу хэлээч тайлбар Ошо багштай одоо жишээ нь өөрөө ингээд Ошо багшийн номлол сургаалт хийж байгаа учраас үжээ танилцсан үү те. Тэгээд талаараа ер нь ямарваа нэгэн хүнийг ухамсарын дээшлүүлэхгүйгээр дотоод шиг хандлага бол гадаад бус байдлын талаар амьдрал дээр эсэргүүцэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ухамсарын дээшлүүлнэ гэдэг маань л одоо боловсролын зорилго хийх ёстой ажил нь. Тэгэхээр тэрийг дээшлүүлэхийн тулд манай гүрүүгийн судрууд дээр бол хоёр зам байдаг гэж. Нэг нь ухаарлыг хөгжүүлэх. Хоёрт нь зүгээр гимзэмгээр шүтэн биширч өөрийгөө зориулах гэж. Ийм хоёр зам байна тийм. Тэгээд сүүлийн зам нь бол хувь тавилан хэрэгтэй. Түүний замд нь бол чөлөөт хэрэгчлөө хэрэгтэй. Сэтгэлгээ хэрэгтэй. Тэгэхээр Ошогийн гинтний содрууд дээр болохоор яг тэр талын ухаарлын төвшнийг нь хөгжүүлэх. Одоо боловсролын яамыг хийх ажил юм байна шүү дээ. Тэр ажлыг боловсролын яам нь бол ингээд сургууль төслийн үеийн тэрийг ингээд орхичдаг. Гэтэл хүн хөтлөл хөгжиж байгаа шүү дээ. Ажиллаж байгаа. Тэгэхээр тэр талаарх зүйлүүдийг гайхамшигтайгаар төвшөнд нь ойлгуулж хэлсэн байдаг нь л миний одоо дотор үлдсэн ганц юм. Тийм, ер нь Ошо багшийн сургаал анх монголчуудад 2002 онд хүрчээсэн шиг санагдаж байна. Анх телевизээр тэгээд тэр үед бол одоо яг бидний төлөв төвшин яг өөр байсан шүү дээ ер нь тий бид нар. Тэгэхэд бол хамгийн нэгдүгээр Ошо багш нь бэлгийн амьдралын тухай маш чөлөөтэй бэлгийн амьдрал нь өөрөө гайхамшигтай тэр шат тулгуур юм аа. Энэс юусоо энийг ичих, үгүйсгэх, дарангуулах зүйл байхгүй гэдэг сургаалan дээр эрэгтэй хүний тухай тэгээд хайр эрчүүлээ ганцаарл номоор ингээд дамжуулж илэрч яхад бол мэдээлсэндээ тесрэлт маягийн зүйл болсон шүү дээ. Маш олон хүн бие махбодын төвшөнд одоо чөлөөлөгдөх тэр зам өртөө орсон гэж би ойлгодیں۔ Тэгээд тэр үедээ болохоор одоо Ошо багшийг гайхчихсан л байна. Бурхан хүн байж секс яриад байдаг тий. Тэгээ бидний хувьд бол хамгийн гайхалж эхэлж одоо хүлээж авсан тэр зүйл тэр байдаг. Гэтэл явсаар багшийн сургаал маань өөрөө багш өөрөө хэлдэг л да би сексийг ярьдаг хүн биш ээ. Би харин жинхэнэ сексийн эсрэг хүн гэдэг. Одоо анх багшийн сургаалыг тэр номнуудаар уншиж байгаа хүн бол багшлаг секс яриад байгаа юм шиг л ойлгогддог шүү дээ. Тэгэхээр багш өмнө бүр яг анх эхлэл бүр уг одоо тийм үндсээс нь ярьдаг. Өөр эхлээс нь ярьдаг. Тэгсээр нэ явсаар дээдигч бас ярьдагаараа. Гайхамшигт өөр багшийн минь цар хүрээ бол одоо ерөөсөө бүхнийг хамарсан тэр цар хүрээтэй. Тэгээд энэ тэр ялангуяа энэ тэр санаа нь бол энэ мастер бол тойл гэдэг энэ номны одоо ихэнд Зорба Будда гэсэн хоёр ойлголтоор илэрдэг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр хүн хамгийн нэгдүгээр бид нар ингээд энэ махан бие энэ харагдаж байгаа, баригдаж байгаа энэ тодорхой махан биедээ бид нар чөлөөлөгдөөгүй цагт. Энэ махан биеэ бид нар таниагүй цагт, махан биетэйгээ бид нар эвлээгүй цагт, махан биеийнхаа бүх юмыг одоо зөвөр туулаагүй цагт бол буддаа болно. Одоо сүнсэн биеэрээ гэгэрнэ гэдэг бол үлгэр юм шүү гэдэг багш хэлдэг байсан. Тийм болохоор энэ багш маань өөрөө Зорба гэдэг тэр нэг дүр одоо грекийн зохиолчийн дүр байдаг л да. Тэрийг буддаа гэдэг гайхамшигтай манай бурхан багшийн энэ дүр хоёрыг нийлүүлсэн тэр шин сургаалыг дэвшүүлсэн байдаг л да. Тэгэхээр тухайн үедээ бол бас шүүмжлэлд өртөжсэн л да. Одоо миний хувьд одоо багшийнхаа юмыг орчуулдаг хүнд танаа багш бол гүнзгий юм ярьдаг юм байна тий. Нэг бие махбодын төвшний юм ярьж байгаа. Тэгэхээр бол би мэдээлээс л да багш маань бол тэр нэг юмар хязгаарлаж байгаа биш ээ. Харин бид нарыг задлж байгаа. Харин бид нарыг хөгжүүлж байгаа. Бидний харин ч бүр хамаг хаалттай эсвэл одоо бурхан номд хамааралгүй гэж бодогддог. Бурхан номд хамаагүй хар амьдралаа. Энэ бурханы амьдралаа гэсэн олон заагалсан тийм ээ. Бурхан ингэдэг нэг тустай. Ингээл амьдрал гэдэг нэг тустай гэсэн байсан бүх тэр заагийг бол авч хайсан юм байна. Тэгэхээр хамгийн нэгдүгürt бол угаасаа би зоригтойгоор монголчуудаа багш ерөөс маш энгийн амьдрал, дурлал, хайр, тэгэл
хүүхдүүдийн хоорондын харилцаа, эцэг их хүүхдүүдийн харилцаа гэх мэт маш энгийн юм ярьсан номнуудыг орчуулад одоо сүүлдээ багшийнхаа тэр гүнзгийг гээрэл бүр гүнзгий тэр бурхан төлөв тэгэл йогийн ухааны тэр номнуудыг одоо хүргэж байна да. Тэгэхээр төгсөө манд сая айгу чухал санаа хэллээ шүү дээ тий. Тэр хүнийг хөгжүүлдэг тэр тэ сэтгэлийг хөгжүүлдэг тэр чөлөөт хөгжил дэвшил гэдгийг бол багш маань бол тэр чигээр одоо хийж өгдөг тийм л гайхамшигтай л да. Боловсролын яамыг сая төгсөө хэлж штэ. Ингэж юмш манай нэвтрүүлгээр ярьж ирсэн. Энэ боловсролын яам за тэгээд бас байгаль орчны яам тэр хийдэг ажлуудыг бас хийж өгöd л байгаа л та. Хийлцэл хийгээд заримдаа тэгээд сануулж өгöd байгаа. Та нар үндсэн ажил хийхгүй шүү гэж сануулж өгöd л байгаа. Тэгээд одоо тодорхой юм мэдээлэл хүрдэг бол одоо тодорхой мэдээлэл авсан л байх хэрэгтэй л доо. Тэр бол их чухал юм байна. Одоо саяхан хүртэл ингээ нөгөө тэр хүүхдийн тэр сүнсний хөгжлийн талаар манай нэвтрүүлэг явж ил өнгөрлөө л дөө. Тэгэхэд бол энэ боловсролын яам бол нэлээ өртөөдөл авна лээ. Тийм учраас боловсролын яам боловсрол гэдэг маань өөрөө тийм ээ. Жинхэнэ уг язгуураас эхлэмээр байгаа юм л та. Тий. Тийм учраас боловсролын яамд тэр сүнсний тухай ойлголтыг бүр бүгд бүсглийн наснаас өгдөг байх тийм одоо юутай сургалтын системтэй болъё гэж санал тавьсан юм нэвтрүүлэг явуулж ирсэн. Тийм байх. Тэр таяр тэрийг садлаа хэлээч. Тэр бол их гайхамшигтай. Яг би бас нэг хэдхэн цагийн өмнө бодож исэн зүйл байхгүй. Одоо сая ингээд манай боловсрол соёл шинжилгээ ухааны яам оюун гэрэл гэдэг гайхамшигтай зохиолч манай сайхан ихтэй арчлан намыг гарлаа. Тэгээ тэр эмэгтэй маань өөрөө ногоо нүдэн лам гэдэг гайхамшигтай арман бичээд тэгээд алдарчсан шүү дээ. Монгол даяараа тэгээд би тэр хүнийг бол асар хүндэтгэж явдаг зохиолч хүний хувьд. Тэр хүнийг бол сүнсний төвшнөр бол асар өндөр гэдэг би мэдэрдэг л дээ тэр хүн. Тэгэхээр би боддог байхгүй боловсрол соёл гэдэг бол өөрөө бол асар хувь хүний хөгжил. Одоо шууд холбоотой зүйл. Шууд холбоотой. Тэгээс бол зөвхөн одоо бие махбодын хувьд эрүүл байгаад тэгээд толгоонд нь тархинда гадаад хэлч юм уу те ямар нэг мэрэгжил мэдлэгтэй байгаад явдгуумаа. Энэ бол хийж байгаа юмны том багхан хүрээ. Гэтэл түүнээс ишөө гүнзгий тэр хэн байх уу, ямар хүн байх уу, яаж амьдрах уу, ухамсар ямар байх уу, өөртөө болон бусдаа яаж харьцах уу, яаж одоо энэ амьдралыг гайхамшигтай сайхан цэцгэлүүлэх үү, хөгжүүлэх үү гэдэг нь бол дандаа хувь хүний хөгжил гэдэг. Тэгэхээр энэ хувь хүний хөгжлийн асуудлыг бол дандаа бясалгал. Бясалгал бол хувь хүний хөгжил. Бясалгал бол хувь хүний цэцгэлэлт, дэлгэрэлт байдаг л да. Тэгээд өдний хүртэл бясалгал гэдэг маань одоо ялангуяа дорн дахинд шашны хүрээнд явж ирсэн. Тэгээд би бас бодож илаа да манай үндсэн хуульд болохоор бурхны шашныг одоо төрийн шашин гэдэг. Тэгээд төрийн шашнаа дээдлэн гэдэг. Гэтэл бурхны шашны хүрээнд бясалгал маань байдаг. Тэгэхээр бясалгал нь ганцхан ламнарт хамааралтай зүйл юм шиг ойлгогдоо. Ламнар ч юм уу ямар нэгэн шашинд хамааралтай зүйл юм шиг ойлгогдож байгаа. Тэгэхээр магадгүй тэр боловсрол соёлын яам нь бясалгал гэдэг зүйлийг ингээд дотоод хүний хувийн хөгжил цэцгэлтийн тэр гайхамшигтай арга гэдэг талаас нь авч үзэхээр магадгүй шашинд хамааралтай болохоор саад болоод иж магадгүй. Гэтэл одоо энэ юу шинээр олж харах цаг ирсэн. Бясалгал гэдэг маань өөрөө шашны хүрээнд байсан зүйл байдаг ч зүйл, шашны хүрээнд байдаггүй ч зүйл. Энэ бол арга зүй. Энэ яадаг арга гэвэл хүнийг таньдаг, хүн өөрийгөө төлөвшүүлдэг, хүн хөгждөг, хүн цэцгэлдэг, хүн потенциалаа нээдэг, хүн дээдийн дээд аз жаргалтай төлөв төрдөг, хүн амар амгалан төрдөг. Энэ л арга. Тэгэхээр энийг бол одоо магадгүй одоогийн жинхэнэ боловсролын
юу манай тогтолцооны нэг хэсэг болгож одоо тэр 10 жилийн сургуулиудад маш их хүүхдүүд хоорондоо асар их стресстэй байдаг юм байна. Багш нартайгаа асар их стресстэй, эцэг эхтэйгээ асар их стресстэй. Тэгээд маш их хүчирхийлэл байдаг. Одоо хүүхдэд хүчирхийлдэг тий. Тэгээд 10 жилийн хүүхдүүдийн дунд маш их одоо арх тамхины хэрэглээ, хар тамхины хэрэглээ, дээрэс нь одоо жирэмслэлт гэл тий. Өөрөөр хэлбэл энэ бүх асуудлыг хизээж хэн нэгний номжлохлоор эцэг их нь болчи гэдэг хүмүүжлэр болохгүй миний хөө гэдгээр биш. Тэр хувь хүн хүүхэд тэр хувь хүний хүмүүжүүлж байгаа эцэг их хоёрын дотоод хөгжлөөр шийдэгдэнэ. Тэгэхээс бол өөр ямар ч номоор гадна талаас шийдэгдэхгүй нь бол дотоод хувь хүний хөгжлөөр шийдэгдэх учраас би боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болонгаа одоо сайд оюун гэрэл гэх бол энийг асар сайн ойлгож байгаа баах гэж би бодоод бол бас өнөөдөр л 2-3 цагийн өмнө бодож ил л да яг бясалгалыг одоо төрийн хэмжээнд, бясалгалыг засгийн газрын хэмжээнд, бясалгалыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх цаг ирсэн. Энэ бол ямар нэгэн монхруулдаг хар тамхи биш, энэ бол шашин биш. Монхруулдаг хар тамхи, шашин гэдэг энэ бол дандаа коммунист сургаал шүү дээ. Ленинийн сургаал, марксист сургаал. Одоо нэг хаях хэрэгтэй. Энэ бол хөгжлийн нэг хэлбэр, дорн дахны одоо соёл иргэншлийн хамгийн үн цэнтэй ололт бол бясалгал байдаг. Энэ бол хүний хөгжлийн арга хэлбэр. Тэгэд Монголд үйл ажиллагаа явуулдаг бясалгалын төвүүд хөөрхий бор зүрхээрээ өөрснийхөө хүчээр ингээл те нэг жоохон төлбөр аваад тэргээ нэг энэ үнэтэй бизнесийн үнэтэй байрыг ингээл түрээслээл те тэгэл нэг хитэн хүндэл юм хүрэх гээл ингээл те нэг энэ номоо орчуулдаг тэгэл нэг хитэн дөрөөр бас зардаг. Гэх мэтээр ингээд нэг хитэн хүн л одоо энэ хувь хүний дотоод хөгжлийг асуудлыг л нэг хитэн сайн дураараа өөрснөө жоохон юм мэдэрсэн, жоохон ойлгосон тэр улсууд л хийх гэж үзээд байна. Одоо ингээтай байх ч гэсэн нэвтрүүлэг. Тэгэхээр энийг бол дэмжих цаг ирсэн. Улс орон төр засаг бол дотоод хөгжлийг, хувь хүний дотоод хөгжлийг анхаарах. Гадаад тэр баялаг амьдралыг анхаарах бол энэ бол зэрэг явах хэрэгтэй. Тэгээд бол би бас боддгийн энийг бол одоо энэ нэвтрүүлгүүдээр бид нэр ингэж олон хэдий ч нэл олон хүнд нь хэдий ч нэл олон ярина, олон тайлбарлана, төдий ч нэ өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. За Ачимагийн маань хэлснээр ер нь бол манай төр засгийн хүмүүс ингээд юм анхаарах хэрэгтэй байна л да. Анхаарах хэрэгтэй нь яагаад гэхээр заасгүй цаг үе болчиход байгаа. Энийг мэдрэмж нь одоо мэдээж байж байгаа. Одоо чи тэр оюун гэрэл сайд гэж юм те. Тэр хүн бол тайхамшигтай эмэгтэйтэй. Тэр хүн бол мэдэрч байгаа, мэдж байгаа. Гэхдээ энийг хийх механизм нь алга байна л да. Тэр механизмыг бий болгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Маш олон хүчин зүйл нөлөөлөд түүнд саад болдог л доо. Угсаа тийм механизм бидэнд үйлчилж байгаа. Энэ механизмыг өөрчлөх зорилготой алах хэрэгтэй тийм ээ. Тэгээд энэ бясалгал гэдэг нэг чихэн утгаар таниулах хэрэгтэй байна. Энэ бол эрхчлөөд орон зай юм. Тэрнээс биш энэ чинь одоо нэг бясалгалын гэдэг нь тэр бясалгал энэ бясалгал гэж ингэдэгтэй биш тийм ээ. Ерөнхийдөө бясалгал гэдэг юм авч үзэх нь төрийн цаг ирсэн. Цаг ирчээ. Судлах хэрэгтэй. Тэгээд аяагаад идэг. Тэг шашин гэж л ойлгоод байгаа юм. Шашин гэж ойлгодгоос гадна бясалгал хийгээд тэгээд одоо төр засгийг өөр болгоод одоо манай намыг өөр болгоод гэх юм үү те ингээд оролцоод улс төр хийгээд ажиллах гэдэг ингэж ойлгодог хүмүүстэй тийм талтай л. Тэгэхээр ерөөсөө үл мэдэх зүйл нь учир их болгоомжлж чаддаг тийм. Гэтэл бясалгал хийгээд тэгээд энэ амьдралыг хөшөө улам гоё сайхан болгох тийм ээ. Хөшөө илүү учир утгатай болгох талаас нь том санаа сэтэл төрдөг болохоос нь шүү дээ. Сайн дээр Ачимагийн хэлж байгаа тэр хувь хөгжил гэдэг юм байна өөрөө тийм ээ. Хувь хүний хөгжил гэдэг юм байна өөрөө. Яаж энийг өшөө илүү амар амгалан илүү учир утгатай гоё сайхан болгох вэ гэдгийг боддог болохоос биш. Ямар нэгэн сөрөг юм байдаг. Бясалгалын үр дүн тухайн хувь хүн бясалгал хийгээд үнэхээр гардаг үр дүн бол дандаа эерэг байдаг. Ерөөсөө сөрөг үр дүн гардаг. Бясалгач хүн бол явсаар бүтээгч болдог. Наадс нь уран бүтээлч болдог. Дуулдаг, бүжгэлдэг, зурдаг ингээл ерөөсөө наадс нь урлагийн хүн болдог, бүтээлч болдог. Тэгээд өшөө өндөр түвшинд очиход асар их оюуны потенциал нэгддэг. Чөлөөтэй хүн одоо гадаад хэл сурыг бол 1 жилийн дотор сурна тий ерөөсөө ямар шинжлэх ухаан ямар мэрэгжлээ өөрөөр бол энэ бол ерөөсөө нөгөө хувь хүн гэдэг тий нийгмийг бүрдүүлж байгаа нийгмийн олон хэсэг байсан тэр олон иргэд маань өөрсдөө асар өндөр түвшний потенциалтай иргэд бий болж байгаа. Тэгэхээр
ер нь бол энэ талд энэтэй холбоотойгоор монголчуудын тухай нэг дурдмаар байна л да. Монголчууд маань гал шүтдэг, гал тавьдаг хүмүүс. Тэгээ бид нар тэрийг болохоор нэг тулгандах галаараа л тий галын дүл өөдөө мандан бадар гэж л боддог шүү дээ тий. Гэтэл монголчууд маань өөрснөө нийтээр нийгмээр бол асар өндөр түвшний хүмүүс үжээ. Өөрөөр одоо энэ одоо түвшнийг одоо махан биеэс нирван бие хүртэл бурхан игэл хүнээс бурхан хүн болтлоо одоо дунджаар нэг 7 түвшинтэй байлаа гэхэд 4-р түвшинд хүрсэн хүмүүс гэж. 4-р түвшинд хүрсэн хүмүүс дараагийн 5-р түвшинд болохоор бараг л бурханы түвшинд очино. Одоо ихэнх шатны бурхан гэж хэлж бол тэр түвшинд хүрэхдээ бэлгийн мэлмид дээр бяцлал хийдэг, төвлөрдөг. Тэр бяцлал төвлөрөх хийхэд тийм гал шиг мэдрэмж төрдөг. Бэлгийн мэлмийн өөрөө тийм гал шиг дөрүүлцдэг. Тэгэхээр ерөөсөө энэ манай соёмбонд байдаг гал тэгэл ерөөсөө бид нар энэ галд шүтдэг байсан энэ үг дээз энэ эзэн Чингис хаан эдгээр бүгдээрээ 4-р түвшний асар өндөр бяцлаглалын түвшинд хүрсэн. Тэгээ бэлгийн мэлмигээ нээсэн. Бэлгийн мэлмигээ нээн гэдэг бол одоо бүхий л одоо ерөөсөө бэлгийн мэлмигээ нээн гэдэг чинь энэ материалыг бус одоо ишөө гүнзгий хэмжээс рүү орж ийн гэсэн үг. Тэгэхээр өндөр түвшний бэлгийн мэлмигээ нээсэн. Тэр аргаа бүр одоо соёмбондоо өөрсдийнхөө туг далбаанда бүх юмдаа хэрэгжилж тэрийг бяцлагал болгосон. Тэр бяцлагал болгосон учраас монголчууд нийтээрээ тэгж өндөр түвшинд байсан 13-р зуунд дэлхийг олон орныг төвшигдгсэн, нэгтгсэн байл. Өөрөөр хэлбэл монголчуудын хөгжил гол одоо нууц нь дотоод хөгжилтэй байсан гэдгийг одоо ингээд дэлгэж гаргаж ирэх цаг болсон. Тэр сая гал гэж ярьлаа тэр соён байна те. Тэгэд хамгийн дээр нь соён байдаг шүү дээ. Тийм. Гэхдээ юу гал маань байдаг шүү дээ. Тэр чинь бяцлаглалын бэлэг юм да. Тэгээд нар сар нар гал гур байдаг те. Тэгээд гал гэдэг юм яг бэлгийн мэлмидээр байна шүү дээ. Тэгээд хүнийг бас нэг бяцлагч зурцсан байсан юм а. Соёныг яг нэг хүний юмд оруулаад ингэ зурцсан. Яг бэлгийн мэлмидээр гал таарч ирсэн л та. Гэх мэтээр ингэ бас их сонин гоё тийм мэдээлэлүүд байдаг л да. Энэ ер нь бол тийм монголчууд тийм учраас юм тэнгэрлэг заяатай байдаг. Тийм өөрсдийнхөө тэнгэрлэг дээд гэдэг юм а цаана юу байгаагаа бас ингээд яг хэлж мэдтгүү штэ бид нар чинь тийм. Тэгэхээр яалчгүй энэ бүхэн маань бидний ёс заншил. Тэгээ ёс заншил бидний түүхийн хамгийн бас нэг үнэт зүйл болсон бүх бидний мэдлэгийг хэн хадгалж ирсэн, шашин хадгалж ирсэн. Бурханы шашин хадгалж ирсэн. Магадгүй бөө мөргөл хадгалж ирсэн. Тэгэхээр одоо энэ шашнаасаа бас жирэхэж болохгүй. Шашин дотор шинжлэх ухааны мэдлэг байдаг. Ерөөсөө дорн дахны онцлог, дорн дахны соёлын онцлог гэхээр бүх мэдлэг нь шашинд байдаг. Дорн дахинд Азад, Монголд, Энэтхэг, Төвдөд боловсралтай хүмүүс, өндөр түвшний хүмүүс нь дандаа лам хувраг бяцлагч нар л байсан, йогч нар л байсан. Тэгээс бол шашнаас ангид энэ одоо хөгжих боломжгүй байсан. Гэтэ одоо заавал энийг шашинтай холдох шаардлага байхгүй. Шашнаа шүтмээр байгаа нь шүтэн үз, шашныхаа өрөөнд хөгжих нь хөгжин үз, дан бяцлаглалынхаа төвшөнд, йогийнхаа төвшөнд явж байгаа маш олон тэр хүмүүс байна. Тэгэхээр одоо энийг бол бүгдээрээ ойлгох цаг ирсэн, ухаарах цаг ирсэн. Тэгээд би сүүлийн үед гой юу авдаг л да. Одоо жишээлбэл манай Оша багшийн номнуудыг манай төр засгийн олон одоо их хурлын гишүүн бүр номын дарга тийм хүмүүс уншдаг гэж би сонслоо л доо. Тэгээ боддгийн битүүхэндээ тэр хүмүүсийн дотоод бас хөгжил явагдаж байгаа юм биш үү? Тэр хүмүүс маань өөрсдөө бас боловсрч байгаа юм биш үү те? Юмны одоо гүнзгий рүү орж байгаа, дотоод руу орж байгаа юм биш үү гэж боддог. Яагаад гэвэл бидний өнөө цагийн бидний олдог боловсрал гэдэг бол дандаа гаднаас ирдэг. Мэдээлэл төдийхөн зүйл байдаг. Өсөө бид нар боловсрал гэдгийг л гаднаас нэг хүүхдүүдтэй нэг дээр нэг нэмгээр хоёр гэдэг юм а гэсэн нэг тиймэрхүү нэг хідэн мэдээллийг чихчдэг. Тэгээд энэ хүн болчлоо гэж ойлгоод байдаг. Тэр хүн биш. Ерөөсө тэр хүн гаднаас авахааргүй дотгошоо гүнзгийрчиж нэгдэх асар их потенциал байдаг. Тэгэхээр тэр болгоныг л бяцлал биднэрт өгдөг. Тийм үстэй. Төгсөө. Одоо хүмүүс буруу зүйл хийж байгаагаа хинээрч хэлүүлэхгүй мэдчихэдэг мөртлөө түүнийг дахин үлдээл хийдэг шүү дээ. Тэр маань л хүлээсэн шүү дээ.
Энэ хүлээсийг өнөөдөр шинжлэх ухаан одоо ямар нэгэн байдлаар энийг нэгээд засдаг байсан бол одоо тэр цаг хугацаа болоод өнгөрлөө шүү дээ. Ямарч боломжгүй юм тодорхой болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэр хүлээсний цаана гаргаж байгаа зүйл чинь тэр оюунлаг, бясалгал, тэр йог, мэдлэг, ухаарл энэ хүртэл юм байна шүү дээ. Миний бодлоор энэ хүн чинь ухаалаг хандсан тийм ээ. Тэгээд тэр дөрөвний тэр төгсөөг хэлдгээр тэр ухаарах тэр хэр шинжрүүн илүү хүнийг татаад өгөхөөр хувь чанар хөгжөөд ингээд хувь чанарлаг хүн бий болоод явчих боломжтой тийм ээ. Одоо энэ манай энэ бидэнд үйлчилж байгаа нийгмийн тогтолцоо байна. Ерөнхийдөө нийгэм шиг энэ л хандлагыг илүүд тавьсан энэ л одоо механизм үйлчилж байгаа л да. Тэгээ энд л одоо бид нар ингээд бидний өөрөж гисэн бас юм байна тийм ээ. Нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчтэй мэдээлэл өгөх тийм ээ. Энд чинь мэдээлэл юм шүү дээ. Тэгэл яг тэр мэдээлэл нь тэгж бас тутагшоо ороход нь туслахуйч тийм хэмжээний мэдээлэл байгаасаа гэж ингэж л бид нар яваад байгаа намаа гаргаад байгаа нэвтрүүлгээ хийгээл байгаа гэж багш болоод яваа. Хууцны одоо манай боддын одоо ч гэсэн сургалтын агуулсан тийм шүү дээ. Багт нь ингээд өдөрт 3 судас шийдлэл хийдэг. Шийдлэл хийдэг. Тэгээ бүр том болоод төлөвшөө төхөр нь утга шин тайлбарлагддаг. Гэтэл одоо нөгөө Дэмбэрэл хаан улс сургуулийн Дэмбэрэл ахын одоо судлаад байгаа Айко гэдэг шүү дээ. Айко ч энэ өдөр ой ухаан гэл Айко гэдэг шүү дээ. Ой ухааны хийдэг ажил нь юу вэ? Сонссноо тогтоодог. Шагнаснаа тогтоодог. Мэдэрснээ тогтоодог. Тийм учраас багт нь ингээд чэйжлүүлнэ. Ой ухааны чинь ингээд нэг сав юмаа гэж бодоход хүн чинь ингээд олон төвшнгөөс бүрдэж байгаа. Сэтгэл маань өөрөө 3 юмнаас бий болно. Ухамсар, дурсан ч мэдрэмж гэсэн. Тийм үү те? Тэгэхдээ сэтгэлийн хийдэг ажил нь ой ухааныг утгадаг ажил та. Ерөөсөө л сэтгэл бол хийж амар амгалан байна гэж байна. Тэр өссөн ч үсээг гэдэг ажил хийж л. Гэтэл ой ухааныг зөв мэдлэг мэдээлэлээр дүүргэсэн байвал сэтгэл хутгалаа ой ухаанаас юу гарах вэ? Зөв мэдлэг гарна. Зөв мэдлэг гарна яг тэгэл тэр хүн зөв амьдрын шүү дээ. Зөвл явна мэдлэгээр хайлах санаж амьдрын шүү дээ. Тэ? Ой ухаанаас гарсан мэдээлэл нь ой ухаанаар дамжаад эсвэл өшөө дээшлээд ухамсараар дамжаад гадагшиж явах хэрэгтэй. Боловсрол гэдэг ажил бол энийг л хийдэг шүү дээ. Ой ухаанд ямар мэдээлэл вэ? Тэрийг сэтгэл хүссэн ч хүсээгүй хурдх нь тэндээс юу гарах вэ? Гарч ирсэн ой ухаанаар дамжих уу, ухамсараар дамжих уу? Шууд ой ухаанаас 3 мэдээлэл гараад зөв мэдээлэл гарсан чи ой ухаанаас ухамсараар дамжихгүйгээр шууд гадаад орчинтойгоо харьцах уу тий? Энэ сэтгэлийн хөдөлгөөн болоод бодлоо салгах, сэтгэлийн хөдөлгөөн дээр бодлоо байлгаад ах уу, салгах уу тий? Энэ бүх арга техникүүдийг л одоо хотогт маань авч явах хотогт маань дээр үед бол хэрэгжүүлээд монголчууд ч юм бол одоо бараг хавтаагаараас ингэ ирж ирсэн шүү дээ. Маань ч бүр хайгаад албан хүчээр бараг хорогч ижил. Тэгээ сосгосон. Ер нь одоо төгсөн бол бүр нарийн юм яриа явчих шүү дээ. Яг бясалгах үед бидний дотор юу болдгийг л одоо тэр техник өөрчлөлтүүд тий. Бясалгагч хүний дотоодд юу явагддгийг маш нарийн ярьж байл да. Тэгэхээр одоо монголчууд маань нөгөө эрхэм баян бол мэдлэг гэж ярьдаг тий. Тэгээд хамгийн доод баяныг эд материал гэж үздэг байсан. Тэгээд тэр бол ойлгомжтой. Ерөөсө хамгийн гол юм бол хүний дотор явагдчихдаг. Гаднаас ирж байгаа ямиг хүн авлаа, гаднаас үйл явдал боллоо, хэн нэгэнтэй уулзлаа, учирлаа, ярьлаа хөр бүх юм дотор боловсруулалт явагдчихдаг. Тэр бүх юм дотоодод яаж хүлээж авч байна, дотоодод яаж хандж байна, тэр дотоодод яаж зэгцлэлт явагдаж байна, дотоодод юуг ухаарч байна, юуг нь орхиж байна, юуг нь авч байна. Энэ бүх юм дандаа хувь хүний дотоод ухамсарт явагддаг. Тэгэхээр энэ дотоодд юу явагдгийг, яаж явагддгийг тэр бүх ухаан бясалгал байдаг. Тэгэхээс бол одооных шиг хүн гэдэг чинь одоо нэг юм хоосон цаас эсвэл нэг зүгээр нэг хоосон сав. Тэгэл тийшээ 10 жилийн боловсролоор баахан мэдлэг чихээл, дээд сургуульд нэг баахан мэдлэг чихээл ингээл хүн болчихж байгаа юм биш те. Гадна талаар нь хоол ундын нөгөөд л те. Ингээл болчдөг юм огт биш ээ. Ингийн бол зүгээр робот болж байгаа. Био робот. Тэгэхээр бол өмнө цагт бол надад ямар их харагддаг вэхээр асар их тийм одоо өөрийгөө мэддэггүй. Өөрийгөө юу хийж байгааг мэддэггүй, юу мэдэрч байгааг мэддэггүй, юу хүсэж байгааг мэддэггүй тий. Тэгэл ерөөсөө нэг юм одоо осолцгуул ингээл хүн байдаг. Тэгэл нэг тийм био робот тийм сонирн болцсон тийм хүмүүс асар их харагдчих байна. Тэгэхээр энэ юу гэхээр одоо нөгөө хүмүүсийн оюуны хоосрол, ядуурл, одоо оюуны ядуурл гэж яриа л байна. Гэтэл эн чин цаана тэр дотооддоо тэр хүмүүс нь сэрээгүй.
хүмүүс нь амьд хүн байгаа гэдэг нь тун эргэлзээ те. Яг л нэг робот те ингэх юм бол ингэн хариуд нь ингэх юм бол ингэн гэсэн нэг тодорхой нэг хідэн команд хідэн үйлдэлийн дотор л тэр одоо орчин цагт хүмүүс одоо ялангуяа манай залуучууд амьдрч чинь тэгээд асар их одоо юу надад харамсал үүсдэг. Асар их гонсоод яагаад гэвэл тэнд асар их потенциал байдаг. Эрдэнэ түүний биеийг олж төрнөө гэдэг бол тэр чигээр бурханлаг дээд боломж байдаг. Тэр чигээр бурхан бидний дотор сууж байдаг. Гэтэл бол асар арчаагүй, асар доогуур төвшний тэгээд асар бяцхан өчүүхэн жижигхэн одоо зорилгын төлөө өчүүхэн жижигхэн юмны төлөө амьдраад тэгээд маш их хар сэтгэлдээ идэгдээд ингээ ерөөсө улам бүр жижигрээл бяцхан орчинд хитгэн юм бодоод хитгэн юмныхаа төлөө амьдарч байгаа эхэлж байна. Ерөөсө энэ амьдрал шахаал мөнгө тэ өөрөө ах уу мөнгнөөс өөр үнцэнтэй юмгүй байхгүй болчихлоо шүү дээ. Мөнгө. За тэгэл гоо үзэсгэлэн гэдэг хэрэгтэй юм байгаа үз. Тэгэл мөнгө. Тэгэл эрх мэдэл засаг гэдэг. Ерөөсөө нэг хитгэн юм дотор л бидний амьдрал ингээ шахагдж байна. Гэтэ энэ бол би боддгийн гадаадд Германд олон жил амьдарсан бяцлагч ах утсаар ярьжсэн. Энэ болон гадаадын олон одоо орнуудын Монгол руу хийгээд байгаа одоо энэ хөрөнгө оруулалт Монголтой харилцаж холбогдсны үр дүнд гарч байгаа сүрэг нөлөө юм шиг надад санагдаж байна. Яг бол өөрснөө гадаадын тэр олон хөгжилтэй орнууд бол хувь хүний хөгжлийг, хувь хүний төвлөвшлийг их одоо анхаардаг юм байлээ. Тэр боловсрал соёлд нь байдаг юм байлээ. Тэгээд Монголд ирж байгаа мэдээлэл, монголчуудыг цэнгэлж байгаа телевизийн нэвтрүүлэг, тэр бодлого бүх юм нь бол дандаа Монгол хүнийг л улам эргүү болгодог, Монгол хүнийг тэнэг болгодог, Монгол хүнийг робот болгодог тийм л сөрөг юм яваад байгаа юм биш үү гэж ярьжсэн л да. Тэр үзэгчид маань эндээс хүмүүстээс нэвтрүүлгийн явуултыг ерөнхий санааг бол бас давхар ингээд тодорхой болгож авч байгаа. Юу гэхээр хүмүүстээс нэвтрүүлэг юу гэдэг гэхээр та ер нь шууд хэлдэг юм юу гэхээр та нийгмээс битээ юу ч гордоо. Өстэй төргөө эндээс юм олж авах юм боломж байхгүй. Та өөрийгөө л хичээ. Тэгсэн тохиолдолд та эргээд тэр нийгэмдээ сайн сайхнаар нөлөөлд юм аа. Тийм учраас өөрийгөө хичээгээд өөрөө чөлөөлөгдөж өөрөө энэ намайг балчигнаас өөрөө сугарч гараа гэдэг тийм. Ийм өөрөө жижиг хүн ер нь өөрийнхөө бодлороо л өөрийнхөө ертөнцид өөрөө амьдардаг. Гэтэ энэ бол худал. Ямар ч юм дотор амьдарч болно. Хязгааргүй тийм бид нарт хязгааргүй боломж ертөнцийн л ингээд хэдийл том байна. Төдий тийм том хэмжээст бид нар амьдарч болдог. А гэхдээ харамсалтай нь одоо энэ телевиз, радиогоор өгдөг мэдээлэл одоо сургалтын байгууллагуудаар боловсролын системийн өгдөг мэдлэг бол бидний тэрийг бол огт одоо хангаж өгөхгүй. А тэр байтугай харин ч бидний хувь чанарыг хүн гэдэг утгаараа хинбэ гэдгийг нь бүгдийг дарж өгдөг. Бидний бүгдийг ингээ хааж өгдөг, боож өгдөг. Ерөөсөө биднийг нэг тодорхой хэдхэн юмны дотор л ингэж бариад улам бүр ингээд одоо тийм эрхчлөөгүй болгож өгдөг. Тэгээд одоо энэ бяцлал хийгээд хамгийн нэгдүгээр хувь хүний олдог зүйл бол эрхчлөө гэдэг. Ерөөсөө тэр хүн бүх юмнаас чөлөөлөгдөж эхэлдэг. Номер 1 өөрийнх нь эсрэг байгаа. Одоо бүх юмнаас. Тэгээд номер 1 өөрийнхөө эсрэг байдаг. Номер 1 хэн бэ гэхээр би өөрөө байдаг. Номер 1 би өөрөө. Яг бол намайг тэгээд хүмүүжүүлсэн байдаг. Намайг тэгээд програмдсан байдаг. Надад тэгээд заагаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ бяцлал хийнэ, йог, даян хийнэ гэдэг нь бол өөрийгөө олох юм. Гаднаас ямар нэгэн суулгасан чиний эсрэг зүйл биш. Миний дотор байсан тэр угаасаа төрлөх гайхамшигт мөн чанар. Тэрийг танихын нэмэлтэй. Тэгэд энэ тал дээр дорны одоо соёл, дорны үзэл, барууны үзэл хоёр эрс зүрдэг. Баруунд бол ингэж ойлгодог л да. Баруунд Европод бол одоо тэр дарвины онлоор бол сармагчин байж байгаа л эсвэл нийгэст шаха маха байж байгаа л тэгэл хөө ингээл ааж хөгжөөл одоо ингээл мундаг төвшөнд очиж байгаа гэдэг. Гэтэл дорн дахин хизээч ингэж балаа юм сургаж байгаагүй. Дорн дахин юу гэдэг вэ? Уучлаарай. Тэ? Энэ гайхамшигт өндөр потенциалтай төрсэн юм аа. Тэ? Гэтэл одоо ертөнцид тэрийг ярьж шít одоо яг бол хүнд
хүн оюуныхаа потенциалын насан туршдаа 2-оос 8% ашигладаг гин хүн болгон. За бие махбодын потенциалын маш багыг ашигладаг гин. Ерөөсөө хүн ер нь ингээд потенциалаа ашиглахгүй тий ийм гайхамшигтай амьдарч болохоор байтал нэгээс маш өчүүхэн жижигхэн ертөнцид өчүүхнээр маш ядуу ядмаг зовлонтой амьдарсаар байгаа л дуустдаг тий. Гэтэл дорн дахин хэлдэгс үгүй хүн гэдэг чи харин гайхамшигтай потенциалтай төрсөн. Тэгээд тэр потенциалаа төрсөн өөрийн төрлөх потенциал чадвараа нээж тэгж л амьдэрдэг болохоос биш гаднаас тэгээд тий хов хоосон юм дээр юм нэмэл тий одоо сармагчин байж байгаад одоо өөрөөр барууны онлоор бол чамайг сармагчин байхад чи хүн болгодог юм аа тий чи тэнэг байж байгаа сургуульд ороод бичиг үсэг мэдгүй тэнэг байж байгаа тэгээд сургууль чамайг хүн болгодгийг сургууль чамайг бичиг үсэгтэй болгодог гэдэг энэ болгон чинь бол худлаа барууныхны одоо төөрөгдлөө барууны эрдэмт чи өөрснөө одоо хориотой археолог, хориотой шинжлэх ухаан гэдэг давхар шинжлэх ухааныг бий болгоцсон. Тэр давхар шинжлэх ухаанд нь дандаа одоо орчин үеийн одоо шинжлэх ухааны одоо ярьж байгаа хэлж байгаагийн дандаа худал хуурмыг илрүүлсэн. Өөрөөр хэлбэл дорн дахинд яригдчихсэн хүний тэр агуу потенциал, агуу чадвар угаасаа төрөлхийн заяадаг, хүн болгон заяадаг гэдгийн баталгаанууд одоо маш их гарч ирж байгаа. Тийм болохоор өөрөөр амьдарч, өөрөөр халж, өөрөөр байх хэрэгтэй. Өөрөөр хүн болгон гайхамшигтай бүтээл. Хүн болгон төгс потенциал боломжтой төрсөн. Тэгтэл энэ амьдрал дээр ингээ харахад бол бараг хинч тэр потенциалаа ашиглахгүй. Хинч боломжоо ашиглахгүй бүр зүүдлээчгүй мөрөөдөөчгүй явдаг. Тэгээд хүн болгон асар одоо байгаа амьдралдаа, одоо мэдэрч байгаа, одоо харж байгаа бүхэндээ зовлонтой жижигхэн ядмаг ядуу муухай бүхэндээ итгэжчихсэн, өнөмшчихсэн, нэрвэгдчихсэн тэгэл амьдарч. Энэ бол миний хамгийн бодож байгаа хамгийн том эмгэнэлийн хүн хизээж тэгж бууж өгч болохгүй. Хүн хизээж тэгж ялагдаж болохгүй. Гадна хорчин яг одоод хүн ялагдаж болохгүй. Одоогоос даван гарах хэрэгтэй. Одоо байгаа бүх юмнаас даван гарах хэрэгтэй байгаад бол илүү боломж ямагт байдаг. Төгсөөгийн үед хотын үед болохоор би ч гоё хөвгөлтэй. Хамрын хийдээс ахуулаад дэмжгийн үед хүртэл 65 хэд байсан гэж байна. Тэг чин тэр үед Монголын хүн ам байв тий. Тэгээд арж явах тухайн дэмжгийн бяцлал хийдэг байсан шүү дээ. Дэмжгийн бяцлал гэдэг нь л одоо яриад байгаа дэр аяхгүй боловсрал байхгүй юу. Дэмжгийн бяцлалыг хийх үед хүн зүрх тарих гэж цусаа явуулдаг. Босод үед бүх үеэрээ цусаа явуулж байгаа шүү дээ. Тэгээд тэр зүрх тарих гэж юмж байгаа үед нь 72 хасаг тэрэг номыг нэгэн дуугаар хэлэхэд тогтоох чадвартай гэж байна. Хүний ой яваа. Тэгэж чанараа бэлддэг байсан. Тэгээд яг нэг тодорхой хэмжээнд арх хэрэглэдэг байсан. Тархины ялгсан сүнс тасалгаад байдаг. Суллахын тулд арх хэрэглээд уян хатан болж шүү дээ. Тэгээд одоо яг дэмжгийн бяцлалыг бол хүн болгон л мэдэрсэн байгаа. Одоо хүн болгон л мэдэрсэн тийм зүйл. Секс үед тавихад нэг тийм сонин таашаалтай гэж төрж байгаа. Яг тэр үед хүн цусаа зүрх тарих гэж болж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд шагнараа бэлтжээл хаа газар ямар эрдэмтэн намтай хүн байна алт мөнгө торгодод ачуулаад явуулдаг. Нэгэн дугаар эрдмээ хэлж өгөөч би танд энэ үрцгийг яа гэлдэг. Тэгэл яг хүн л ингэж шууралтай байж байна. За хэдэн үеэрээ цуглуулсан эрдмийг энэ тийм зөвхөн Монголны чийжлэхгүй ганц удаа хэлэхэд хилээд өгчил гэдэг. Тэгэл өргөд яцаа өргөд эрдэнэ номоо сонсдог. Нэг сохтуу Монгол бяцлалыгээ зуугаад хэлдэг. Хамрын ид дээр ирлээ 20-30 бичээс суулгаж байгаа. Нэгэн дугаар хэлээд нөгөөдөл нь чадаар нь бичээл. Тэгээд 1000 автор судраа одоо унаасан шүү дээ. Тэгээ устгад зүгөө уснаас одоо 64 автор нүлтэй. 64 автороос чинь нэг авторын дүнгээ талдаа орж байна шүү дээ. тэгж эргэж сэргээгээд тийм эргэж сэргээгээд тийм. Тэгэхэд чинь одоо тэр үед тэгж хийжсэн тийм. Одоо үед бид энэ үнэтэй баялаг хүн төрөлхтний нарийн найдын бяцлал техник бүх юм одоо хамрын дээр бүгд байж шүү дээ. Уламжлалтай байж байна. Энэ сургуулийн төвүүд, хувийн ихтэй сургуулиуд тийм үү? Боловсрал гэж яриад байгаа хүн болгоныг анхаарах хэрэгтэй. Өөрөнгө хүн юм болов тий. Тэгээд энийг бид монголчууд өөрсдөө хийгээ сурчвал одоо хоошны дэлгэр сэргээчүүл гэсэн үг шүү дээ. Ямар чадахгүй байсан биш чадчихсан одоо шамрын сая энэ жил төгсөж ирж байна. Зөндөө охтууд ирсэн, зөндөө өвгүүд ирсэн. Дэмжгийн эд мөнхөө уралтай болж байна. Хамрын эд мөнхөө уралтай болоод нэлээд хэдэн жил болж байна. Тэгээ энэ бүгдийг хоошид ингээд судлаа. Бодлогын чанартайгаар хэрэгжүүлэх юм бол монголчууд соён гэгэрэхэд маш амархан хурдан, дорой
хүнд нэг юм заах гал ингээд их шаардлага гадаг шүү дээ. Эмчгийн бяцлал суулаа хийлээ, судлаа. Тэгэл яах юм. Хэдэн байна. Нэг сонсоол чийжлээ юу. Тэгэхээр ер нь хийсэн үе уламжлалтай юм чинь. Эмчгийн бяцлал гэснээр тэр одоо яг эзэмшсэн багш мөгш гэдэг юм уу тийм залхамжлаад явж байгаа тийм юу мэдээлэл юу байна? Хотын 8 шавь гэж байгаа. За хамрын хийдийн хамлааны 90 лам гэдэг шүү дээ. Одоо энэ цэгийн 90 гэж дээ. 90 лам байгаа. Хотын 8 шавь байгаа. Тэгээд чангалуу бүх юм оршиж байгаа юм чинь энэ бүгд л байна. Хамгийн чухал гэсэн 64 автаа судраал авч үлдсэн шүү дээ. Тэнд одоо зүгээр дэмжгийн бяцлах чинь зүгээр нэг жишээ нэг байгаа шүү дээ. Хотын олон дэлгэрийг 86 дуу байна тий. Тэр үеийн л оошиг гэгэнтэй. Оошиг гэгэнтний гарч ирэхэд дэлхийн чинь баг хавтгаагаараа гэгэрх гэдсэн байхгүй юу? Одоо манай гүржийг гарч ирэх гэсэн тий. Андаа ингэ сууднуудыг чи яд үзчихэд. А тэгээд авч явахдын маань одоо 5 удаа хор өгөхөд мэдсээр байж байгаа л за монголчуудынхаа төлөө тий. Энэ хор байна да яг уугаад гээл өнгөрсөн шүү дээ. Тэгэхэд яагаад гэхээр чинь хил дээр манжуу цэргээ авчирсан байсан. Хэрэг зөө хотод өгөхгүй бол хүчээр Монголыг байлдан тавлах гэж байсан. Тэгэхээр за Монголынхаа өмнөөс ингээд сор цолоод өөрөөр ер нь монголчууд байна бид маань хүчтэй байсан одоо энэ жил Чингис хааны дүрсүүдийг нараг тэмдэглэж байна 850 жил явбал энэ болгоныхаа цаад учрыг мэдмээр байна. Энэ бүхний цаад учир нь монгол хүн өөрөө хүчтэй байсан. Монгол хүн өөрөө өндөр ухамсартай байсан. Монгол хүн өөрөө бурхан хүн байсан. Монгол дархан хүн болгоно бурхан ухаантай байсан. Тэгэхээр энэ хүний хөгжил бол Монголд асар өндөрт байсан юм аа. Монголчууд угаасаа эртнээс ерөөсөө эд мөнгийг үн цэндэг тооцдоггүй байсан. Яг бол нүүдлээд явдаг энэ хүмүүст тэр их хураагаад байдаг тэр алт мөнгө орд харшин хэрэггүй амьдралд нь одоо боломжгүй тэрийг хэрэглэх. Тийм болохоор угаасаа амьдралын шаардлага материалын хөрөнгө мөнгө бол цуглуулдаггүй байсан. Тэгэхээр юу цуглуулдаг вэ? Монгол хүн бол эрдэм ухаан, бэлэг ухаан ерөөсөө одоо бяцлаглалын ухаан, бурханы ном цуглуулдаг гэсэн. Тэгээд монголчууд маань өөрснөө эрт цагаас бол аливаа газрын бурхан номын одоо ажлыг бол маш их дэмждэг байсан. Одоо энэ төвдөд маш олон бурханы шашин анх төвдөд 7-р зуунд дэлгэрхэд бол энэ олон алтан дээвэртэй, алтан ганжиртай энэ болон том сүм хийдүүдийг чинь Монгол хаад ноёд одоо маш хөрөнгө алт мөнгөө өгч босгоход нь байшин барилгын босгоход нь хандвалж исэн. Түүнийхээ хариуд маш олон төвдөд маш олон хуйлгаан хотод Монголд төрсэн. Өөрөөр хэлбэл монголчууд эртнээс нааш хамгийн гол хийж исэн ажил бол хувь хүний хөгжил байсан. Шашин бурхан номын ажил байсан. Тэгээ бурхан номынхаа ажлыг хамгийн гол юмдаа гол анхаарлаа хандуулахад дагаад энэ аж ахуйн цэгцэрдэг. Дагаад хүмүүсийн эрүүл мэнд, ахуй амьдрал, хүмүүсийн харьцаа дагаад нийгэм цэгцэрдэг. Тэгээд монголчууд маань энэ том гүрнүүдийн дунд ингээл тий энэ олон жил ингээл цөөхөлгнээ ирнэл оршин тогтоод амьдраад одоо энэ олон тулаан ялалт дайрал тулааныг ингээд нэрвэгдсэн ч гэсэн ингээд гараад исэн шалтгаан нь ерөөсөө монгол хүндээ байсан дотоод хүчтэй байсан гэж би боддгийн. За ерөнхийдөө агад үзэгчид маань юу ярьж яач гэдэг ойлгож байгаа. Тэгээ яг ингээд ер нь хошоо бол бүх салбартай бүх өргөн утгаараа тэр чигээр ингээд амьдралыг ярьдаг учраас юу л бол юу ингээд хошоо хөстэй холбогдож яригдана л та. За өөр хошоо хөшийн сүүлийн үеийн мэдээлэл өөр сонир сайхан юм байна уу? За энэ ном дээр ерөнхийдөө тийм над номч яриад барагдахгүй ном. Барагдахгүй л тийм тэгээд гол нь бяцлал хийдэг хүн болвол та энэ номыг заавал үзээрэй, аваараа гэж хэлмээр нь ер нь агуу ямиг ингээд нэг 2-3%-ээр дамжуулах маш хэцүү. Тэгээд би нэвтрүүлгийн ихэнд хэлсэн ганжуур данжуур гэдэг гайхамшигтай 118 229 бат
бүтээлүүд байна. Тэр харамсалтай нь бид нэр одоо шашныхаа энэ гайхамшигтай энэ одоо үнэт зүйлс энэ их эрдэм номыг одоо ингээм ном байдлаар буулгацсан энэ гайхамшигтай юу яаж уншаад доторх юм судлаад тийм яг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх тэр тал дээр би дутмаг гэж боддог. Одоо жишээлбэл ганданд одоо хамгийн том буян ном уншуулах нь Алтан ганжуур байдаг гэдэг. Тэг би уншуулж үзсэн л да одоо хүн нэг нас барахаар тий. Тэг харамсалтай нь төв тэл дээр уншаад тэгээд миний хийж байгаа би мөнгө төллөө надад ингээд айдсан. Гэхдээ таныг инглигээ та тэр номонд байгаа юмыг ойлгох уу? Тэр та номонд байгаа юмыг авах уу? Та хөгжих үү? Таны хэдэн төгрөг өгчлөө гэд таны дотор хөгжөд явах уу? Явагдахгүй шүү. Явагдахгүй. Тэгэхээр одоо тэр шашны гадна хэлбэр өнгөн талын тэр зүйлээс татгалзах цаг ирсэн. Шашны дотоод руу орох цаг ирсэн. Гүн рүү орох цаг ирсэн. Бурхан багш яг юу гэж өөрөө сургацсан юм. Одоо далаа багш яг юу сургаад байгаа юм? Яг юу яриад байгааг та өөр дээр тэрийг буулгаж өөрөөсөө илрүүлэх. Миний сэтгэл хаана байна? Миний бодол хаана байна? Би бодохоороо яад юм одоо төгсөө хэлэхээр сэтгэл миний сэтгэл хаана намайг гутгаж जैन те? Ямар үед би ингээд хар сэтгэлдээ автжээн ямар энэ л баг. Ерөөсөө бурхан багшийн сургаал гэдэг нь эцэст хурал номд бурханы сүм хийдэд очиод мөнгө өгөөд надад хэн нэгэн лам мэдгүй ил дээр ном уншиж өг тэр байгаагүй. Тэр бол огт байгаагүй. Энэ бол өөр зүйл. Энэ яалтчгүй тэр бурхан номын төлөө, буян номын төлөө ингээд тэр эерэг энергийг тэр хурал номын эерэг энергийг түгээгээ сууж байгаа тэр хурал хурж байгаа лам нар тодорхой хэмжээнд бид нэр өөхөс өстө тэр хүмүүс амьдралаа тэрэн зориулж байгаа. Тэр бол өргөл байсан. Тэр бол дэмжлэг байсан. Гэхдээ тэрний оронд тэр лам биднийг өөрчилдөг. Тэр ном биднийг өөрчилдөг. Бид нэр өөрөө өөрсдөө өөрчилдөг. Бидний ухаарал, бидний сэхэрл, бидний хөгжил өөрийгөө өөрчилдөг. Тэгэхээр энэ ном маань өөрөө биднийг ичнээ өөрчлөгдөхийн тулд олон шатаар явах хэрэгтэй. Ичнээ бас юм бидэнд дутуу байгаа гэдэг харуулдаг. Тэгээд энэ нэг мастер бол тойл гэдэг энэ номыг бас давхар хэлмээр байна. Сая би яг нэвтрүүлэгт орохын өмнөх ингээд ТV-с телевизээр далаа багш дарамсалаагаас шууд ингээд ном тавьж байгааг сонслоо. Сайхан ингээд орчуулгахдаа байна. Монголоор орчуулж энэ далаа багш төвдөр яриад. Тэгээд далаа багш бол мастер. Далаа багш бол гэхэрсэн хүн. Далаа багш бол бурхан хүний биеэр, хүний биед, хүний дүрийг олоо ингээд буулгаад ирсэн байна. Тэгэхээр бид нар энд бол одоо цагт одоо гүнзгийрэх ёстой. Бид нар одоо мастер хүн, бурхан хүнтэй бид нар шав нь яаж болж, яаж зөв харьцах юм. Та хин нэгэн бурханы шав байна гэдэг чинь одоо та ямар өөрчлөлт танд явагдах ёстой. Тэрийг бид нар мэддэггүй. Тэгэл бусдын хийж байгаа дагаал мөрөх бол мөргөөл, мөнгө бол өгөх бол өгөөл, арцсууж асаал. Тэгэл болчих хэмжээнд дахиад нөө шашны гадаад одоо үзэгдэл, гадаад хэлбэр, ёслолын хэмжээний тэр зүйлэн дотор л бид нар байгаа. Тэгэхэд ишөө гүнзгийрж мастерын сургаалыг яаж авах хэвээр, далаа багшийн сургаалыг яаж ойлгох хэвээр. Далаа багш өөрөө хэлж ялээ шүү дээ. Та би гэгэрнэ гэж. Би гэгэр хүртээ ингэж явна гэж бодож та тэр лүм бангийн авна шүү. Та тэгэхээс одоо тэ наагурхан юм бодож болохгүй нэ шүү дээ. Одоо миний ажил үс бүтээсээ орлого мөнгө нэмэгдээсээ ч гэдэг юм уу те. Манай хөргөн биерүүд хэрэлдээд салах гээд байна. Одоо ийм хэн энэ аархан саархан өнөө маргаашид аргацаасан тэгээ нэг тулга тоорсон тэгээ хувь хүний өөрийнхөө эрх ашигын төлөө зөвхөн өөрийнхөө амьдралыг л болгох гэсэн тийм нэг бяцхан хүрээний юм дотор л амьдрахаа болмоор байгаа байхгүй. Ялангуяа энийг шашныг өөрийнхөө хувь сонирхол, хувь хүрээний эрх ашигын төлөө амьдчих хэрэгцээндээ шашныг ашиглахаа бүр болох хэрэгтэй байхгүй. Шашин гэж юусоо тийм юм биш. Шашин гэдэг бол асар агуу том хүн төрөлхтний бүтээсэн баялаг. Тэгэхээр тухайлбал Монгол бараг хүн болгон далаа багш шиг шавбах. Би тэгж ойлгодог тий. Бүгд мөрөгдөг. Тэгтээ далаа багш гэдэг нь хийн. Тэгээ та шавгаа мөргөөд байгаа та хийн. Та бурханы шашныг шүтээд байгаа хийн. Гаранд очиог өнгөж байхгүй. Гаранд очиол мөргөдөг. Тэр бурхадтай яаж харьцдаг юм? Тэр амьд мастертаа яаж харьцдаг тухай бол одоо бид нэр үнэнхээр мэдлэг байдаггүй. Тэгэхээр энэ номон дээр бол тэр мэдлэг байгаа. Мастер та бурхан багштайгаа мастер тэр хол байсан ч далаа багштай та нүүр тулж үзээгүй байсан ч энтгэг явж байгаагүй ч хамаагүй та харьцаж болно. Та дотооддоо яаж харьцах юм? Бяцлаглаар яаж харьцах юм? Тэгээ бяцлаглаар яаж харьцаж та яаж хуурч хөгжих юм? Та багшийг шүтснээр, мастерыг шүтснээр яаж гайхамшигтай гэгэрэл төрж болох талаар энэ номонд байгаа. Гоё ном байна. За үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөх болж байна. Ер нь 7 хоногт ачим амын та бүхэнд ингээд хошоо хөшөө сургууль номлоос дамжуулна. Нэлээ хатуу, нэлээ ширүү, нэлээ тийм
анхааруулах маягийн юм ярианы өрнж байгаатай анзаарч байгаа. Энэ 7 хоногт одоо нэлээд юм сонсож авъя гэвэл энэ 7 хоногийн нэвтрүүлгүүдийг алгасдлгүй үзээрэй. За эрхэм зочдтой баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг ирж хамт хөтлөлдсөн Төгс Баяртай бас баярлалаа. Тэгээд Төгс Баяртай одоо үзэгчтэй бас нөгөө амьдрах урлаг бяцлаглалын талаар бас амьдрах урлаг бяцлаглалын талаар тийм ээ тусгаал нэвтрүүлэг хийе гэж ийм санал тавих байна. Тэгээд үзэгчдтэй баярлалаа. Эргээд яг энэ амьдрах урлаг бяцлаглалын талаар яриад уулзнаа. За анхаарлаа хандуус үзэгчтэй баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр хэрэг уулзъя. Түр баяртай. Баяртай. Баяртай.